Монголын радиог сонгон сонсож бидэнтэй хамтаага сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн энэ цагт бид хүүхдийн эрх хамгаалал ярилцлагын цагаараа сонсогч та бүхэнтэйгээ уулздаг. Өнөөдрийн хавьд бид хүүхдэд ээлтэй орчин, хариуцлагатай аав ээж гэсэн сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Тэгэхээр хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг хэрхэн яаж бүрдүүлэх ёстой юм? Ямар орчин нөхцөлийг бүрдүүлэх юм бол хүүхдэд аюулгүй гэж үзээд байгаа юм. Хүүхдэд аюултай, эрсдэлтэй гэж юуг нь хэлээд байгаа юм? Энэ талаар бид зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. Энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аав ээж бид өөрсдөө юуг анхаарах хэрэгтэй, хэрхэн хариуцлагатай байх учиртай вэ? Энэ талаар бид бас та бүхэндээ зөвлөгөө өргөн ярилцсанаа. Тэгэхээр өнөөдрийн хавьд нэвтрүүлгийн зочноор Гүдний Барс олон улсын байгууллагын мэргэжилтэн Цэнд Аюуш оролцож байгаа. Тэгэхээр зочиндоо өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Тэгээ радио сонсож байгаа нийт сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд хүүхдэд ээлтэй орчин гэхээр хүн болгон янз бүрээр хариулж магадгүй тий. Аав ээжтэйгээ хамт байх, эсвэл хүүхдээ хэрэгцээтэй зүйлээр нь хангаж өгөх, эсвэл хүүхдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгөх, хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж өгөх гэдэг юм уу тий. Олон янзаар тайлбарлах баг. Тухайн хүүхэд байгаа бүх газрыг хүүхдийн орчин гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр хүүхдийн байгаа тэр орчин хэр аюултай байна вэ? Магадгүй бид нар заримдаа ажилтаа учраас, эсвэл цэцэрлэгт ороогүй учраас, эсвэл сая ингээл ковид үед ингээл бид нар тэг хүүхдүүдээ хаа нэг үлдээж хин нэгэн хүний гуйгаад үлдээгч гэдэг юм үү? Тэгээд яг тэр хүүхдийн байгаа тэр орчныг л ерөөсөө хүүхдийн орчин гэж байгаа. Тэр хүүхэд өөрөө орчны нөлөөллөөс насанд хүрсэн бие хүн болох тэр төлөвшлийг сурч байдаг. Түрүүн би бас ярьжсэн хүүхэд тоглож суралцах үедээ хөгжиж байдаг. Энэ нь өөрөө орчноос авч байгаа нөлөөллөөс шалтгаалаад тухайн хүүхдийн ирээдүйд хэн болох вэ гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд ахуй цагийн сэтгэл мэдрэмж нь насанд хүрсэн бие хүн болоход нь маш их нөлөөлдөг гэсэн үг. Тэр хүүхэд ахтай айдас түгшүүрийг мэдэрсэн, хүүхэд бахтай гадуурхагдсан, ялгуурлагдсан ч гэдэг юм уу те. Эсвэл хүүхэд байхдаа өөрийн үн цэнийг мэдрээгүй, хин нэгэнд гологдсон иймэрхүү мэдрэмжийг мэдэрсэн хүүхэд эргээд нас биед хүрэхээрээ хин нэг нь намайг хаяад явчих уу те. Хин нэгний доор би орохгүй юм шүү гэдэг юм нэг иймэрхүү байр суурьнаас аль байцуулт хандах гэдэг. Гэтэл хүүхэд өөрөө хүүхэд ахуй цагтаа илүү тайван, аз жаргалтай, аав ээжтэйгээ элэг бүтэнч гэдэг юм те. Эсвэл эргэн тойрны хүмүүс нь тухайн хүүхдэд эерэг зөв мэдээллийг өгсөн, эсвэл зөв сайхан мэдрэмжүүдийг мэдрүүлсэн, тэр мэдрэмжээр дамжуулаад тухайн хүүхдийн насанд хүрсэн бие хүн болоход нь сэтгцийн хувьд эрүүл тийм нэгэн болон өсөж төлөвшдгөө гэсэн. Тэгэхээр хэрвээ хүүхдийн хажууд байгаа эргэн тойрны орчныг нь хэн бүрдүүлдэг вэ гэхээр томчууд бид нар л ер нь хүүхдийн орчныг бүрдүүлж өгч ирдэг тий. Тэгээ дээр үед хүмүүс ч гэсэн ярьдаг гэсэн шүү дээ. Хүүхдийн чих алт болчихно. Тийм учраас хүүхдийн хажууд битгий буруу зөрүү юм ярьч гэдэг юм уу тий. Тийм учраас нөгөө үг хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлийг хүүхдүүдийн хажууд ер нь юуг ярих уу, юуг ярихгүй байх уу гэдгээ ер нь манай ард түмэн мэддэг байсан. Харилцангуй нөгөө нэг цахим орчин илүү хөгжиж байна. Хүүхэд YouTube-ээс ч юм уу эсвэл интернет орчноос ингээд янз бүрийн мэдээлэл авч ийн. Энэ нь эргээд тухайн хүүхдэд сөрөг мэдээлэл болоод орчих юм бол эргээд энэ маань тухайн хүүхдийн хөгжилд, хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэсэн. Нөгөө талаас хүүхдийн амжилттай байх, эсвэл илүү мундаг хүн болох, эсвэл боловсролын түвшин сайн байх, хичээлд онц сурах эдгээр зүйл нь эдийн засгийн байдлаас төдийлөн шалтгаалдаг. Харин тухайн хүүхэдтэй эргэн тойрныг нэг орчныг бүрдүүлж байгаа насанд хүрсэн томчууд, аав ээж, эмээ өвөө, эргэн тойрны хүмүүс нь тухайн хүүхдэд хэр их цагийг зарцуулж ийн гэдгээ шалтгаалаад тухайн хүүхдийн амжилттай байх үгүй юу гэдг нь тодорхойлогддог байгаа. Тэгэхээр хүүхдэд ээлтэй орчин, хүүхдийн орчин гэхээр бид нар ихэнхдээ материалын зүйлийг бодоод идэг тийм ээ. Хүүхдэд аюулгүй байх, тэгээд ямар нэгэн эрсдэлгүй байх, гэмтээж бэртээхгүй байх гэдэг талаас нь илүү бодоод идэг. Тэгвэл хүүхдэд ээлтэй орчин гэдэг маань сэтгэл зүйн орчин бас их чухал яригдах учиртай ийм бас нэг хэсэг байна. Сэтгэл зүйн хувьд эрүүл өссөн хүүхэд эргээд нас биед хүрэхээр альваа зүйл дээр зөв шийдвэр гаргана, өөрийн гэсэн байр суурьтай өөрийгөө зөвөр илэрхийлнэ. Ямар нэгэн байдлаар ажил мэргэжил эзэмшээд явлаа гэхэд тухайн хамт олонтойгоо тасан цогцох чадвар сайнч гэдэг юм те. Иймэрхүү зүйл нь илүү давуу тал болж өгч идэг. Тэгэхээр материалын хэрэгцээнээс илүү та яг хүүхдээ сонсох, хүүхдтэйгээ ярилцах,
хүүхдийнхаа хүсэж мөрөөдөж байгаа зүйл нь юу юм бэ гэдэг нөгөө сэтгэл зүйн талаас нь илүү ингээд цаг завыг ингээд зарцуулах юм бол эргээд энэ нь тухайн хүүхдэд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр одоо 3 сая төгрөгийн хөрөнгө оруулах те ерөөсөө л 30 минутын хөрөнгө оруулалт 2 гэдэг маань өөрөө ирээдүйн хувьд ингээд ялгаатай байгаа. Материалын байдлаар та хэрэгцээтэй утас, шаардлагатай гэсэн бүх зүйлийг авч өгсөн ч гэсэн сэтгэл зүйн хэрэгцээг нь та бүрэн дүүрэн хангаж өгөхгүй бол тэр сэтгэл зүйн нэг дутагмагшиж байгаа ч юм эсвэл нэг хоосон байгаа мэдрэмж нь насан туршид нь тэр ингээд одоо ингээд байнга ингээд байдаг гэсэн. Тэгэхээр хүүхэд ахуй цагт нь та хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, хамтдаа цагийг өнгөрөөх хэрэгтэй. За эцэг эхчүүд, томчууд бидний хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа цагийг ерөнхийд нь үр бүтээмжтэй цаг, хамт байгаа цаг гэж ерөнхийд нь хоёр ангилж байгаа. Хамт байгаа цаг гэдэг маань та хоолоо хийж гин, гэрээ цэвэрлж гин. За ингээд өөрөө одоо телевизээр үзэж гин, эсвэл утсаа ингээд оролцож гин гэдэг юм уу. Гэтэл хүүхэд таны хажуу тоглож ил байна, хичээлээ хийж лээ. Энэ бол зүгээр л хамт байгаа цаг. Үр бүтээмжтэй цаг гэдэг маань яг тэр хүүхдийн нүдрүүн хараад хамт ярилцсан, эсвэл хийж байгаа зүйлийг нь сонирхож очоод яг тухайн цэцгээ гэдэг бол яг цэцгээ зориулж байгаа цагийг үр бүтээмжтэй цаг гэж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн үр бүтээмжтэй цаг их байх тусам тухайн хүүхдийн ирээдүйн амьдралд нь та маш том юм хөрөнгө оруулалтуудыг хийж ийна л гэж ойлгож болно. Заримдаа олон хүүхдтэй ч юм уу эсвэл өөрөө айгүй юм нөгөө ажлын ачаалал ихтэй. За энэ байдлаасаа болоод ингээл нэг мэтгэд заримдаа бид нар өглөө ажилдаа яваал орой ирэхэд хүүхдүүд зарим нь унтцсан ч юм ингээл өдөр хоноод ингээд асар хурдтай өнгөрч байгаа. Саяхан л 2021 он гарч исэн. Тэгэл аль хэдийн дундаа орцсон ч гэдэг юм уу те. Тэгэл мэтгэд ингээл цаг хугацаа айгүй хурдан өнгөрч байгаа. Саяхан таны хажууд байсан 3 настай хүүхэд, 5 настай хүүхэд нэг мэтгэд л насанд хүрсэн бие хүн болоод их нэртэй ч юм уу те нөхөртэй ч юм ингээл таны хажуугаас яваад өгнө. Гэтэл та яг олдож байгаа өнөөдөр олдож байгаа энэ цаг хугацаанд хүүхдтэйгээ аз жаргалтайгаар тэр гоё мэдрэмжүүдийг өнгөрөөж ингэж хамтдаа өнгөрөөнд гэдэг нь тэр хүүхдийн амьдралд оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Тэгэд эцэг эхчүүдээсээ бас асуумаар байна. Та хүүхэд байхдаа яг аав ээжээсээ юу хүсдэг байсан бэ? Манай байгууллагын ингээд олон ингээд сургалтууд ингээд манайх хэрэгжүүлжсэн. Тэгээд олон хүмүүсээс яг эцэг эхчүүдээс энэ асуултыг асуух үед ихэвчлэн аав ээжүүд ингээд аавтайгаа ингээд гоё нуруунд дээр нүүрлээд явж яснаа сандаг, надад гоё тий ингээд надтай нэг гоё тоглож ийснийг нь сандаг, надтай ярилцж ийснийг нь сандаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр хүүхэд эргээд насанд хүрсэн хойноо ч гэсэн эргээд аав ээжийнхаа юу дурсан сандаг вэ гэхээр ерөөсөө л яг надад өнгөрүүлсэн тэр үн цэнтэй цаг хугацааг эргээд хүүхэд санаж байгаа. Гэтэл надад аав маань тийм амар үнэтэй зайрмаг авч өгч ийсэн, үнэтэй гутал авч өгч ийсэн гэдэг хүүхэд тэр болгон сандаггүй. Харин яг тэр нэг аз жаргалтай, дурсамжтай тэр үеүүдийг эргээд хүүхэд ингэж дурсаж сандайдаг. Тэгэд эргээд хүүхэд ахуй цагт нь олон тэр аз жаргалтай мэдрэмжүүдийг, олон тэр одоо баяр хөөртэй мэдрэмжүүдийг мэдрүүлсэн тэр цаг хугацаа насанд хүрээд эргээд гэр бүлийн амьдралаа аваад явахт нь ч гэсэн энэ маань өөрөө чухал нөлөө үзүүлж идэг. Эргээд би яг аав шигээ аав болно, ээж шигээ ээж болно ч гэдэг юм үү. Иймэрхүү хүсэл мөрөөдлийг бас хүүхдүүдэд төрүүлж байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд бидний яг хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа цаг хугацаа гэдэг маань эргээд биднэрт олдохгүй. Өнөөдөр яг 2021 оны тий 5 сарын 11 гэдэг энэ өдөр бол биднэрт эргээд дахиж ирэхгүй. Тэгэхээр яг энэ өдөр л та яг хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа энэ цаг хугацаа маань эргээд маш их чухал үн цэнтэй байдаг шүү гэдгийг л яг томчуудад хандаж хэлмээр байна. Хүүхд маань байж л байдаг. Хүүхдтэй гаднаас орж ирэхдээ нэг амттай юм оруулж өгөөд явдаг ч гэдэг юм уу тий. Орой орж ирээд хичээл хийсэн үү гэж нэг асуудаг. Би хүүхдтэйгээ хамтдаа л байгаа, ярилцж байгаа, санаа тавьж байгаа гэж боддог. Хүүхдийнхаа төлөө ажиллаж гин, хөдөлмөрлж гин гэж ойлгодог. Гэхдээ энэ маань бас ялгаатай байд юм байна гэдгийг бас сонсогчд маань ялгаж, салгаж, анзаарч ойлгосон байх гэж бодож байна. Орчны материаллык тэр орчин нөхцөлийг бас дурдхан зүйтэй байх гэж бодож байна тий. Ялангуяа энэ цар тахлын улмаас хүүхдүүд маань гэртээ байгаа. За ажил эхэлж эхлээ. Хөл хорой тодорхой хэмжээгээр цуцлагдсан ч гэсэн хүүхдүүдийн хувьд бол өнөө л гэртээ байдаг цаг хугацаа үргэлжилж байна. Тэгээд томчууд нь дүүнрээ хараад үлддэг ийм хэм маяг айл болгонд баг байгаах. Тийм ээ. Тэгэхээр энэ цаг үед хүүхдийнхээ аюулгүй орчныг яаж бүрдүүлэх вэ? За материаллык зүйл тэр юу гэдэг тий ахын
талаас нь юуг анхаарах хэрэгтэй энэ дээр бас зөвлөгөө мэдээлэл өгч. За хүүхдийн орчин гэдэг маань тухайн хүүхдийн байгаа газрыг л хэлж байна те. Хамаатны дайж байсан, хаанч байсан. Тэгэхээр нөгөө хамгийн гол юм чинь хүүхэд ерөөсөө аюултай зүйл гэдгийг яг ингээд тодорхой хэмжээнд сургуульд орсон ч юм уу те эсвэл аав ээж нь аюул сайн зааж хэлж өгдөг хүүхдүүд бол тэр зүйлийг тодорхой хэмжээнд мэдж байгаа. Гэхдээ л хүүхэд өөрөө угаасаа л ингээ бүх зүйлийг сонирхож байгаа. Энэ юу юм бол, энэ яадгийн бол туршиж үзмээр санагддаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаас болоод цахилгааны утас ил байвал тэрийг очиод бариад авдаг ч юм уу. Эсвэл нөгөө буцалж байгаа ус ч гэдэг юм уу. Эдгээр юм нөгөө нэг яг хүүхдэд аюулгүй орчнуудыг томчууд бид нар л бүрдүүлж өгөхгүй бол хүүхэд өөрөө тэрийг ингээд энэ нь аюултай, тэр нь аюулгүй гэдэг ч юм ялгах тийм бүрэн дүүрэн болвол боломжгүй байдаг. Тэгэхээр томчууд бид нар ингээд зүгээр л хүүхдтэй цахиад эсвэл том ахтан ч юм уу ихчтэн за одоо тэрийг ингээрэй гэл гэхээс илүү та өөрөө бас яг ингээд аюулгүй байдлыг ин шалгадаг байгаасаа гэж хүсэж байна те. За янз бүрийн им ч гэдэг юм уу те магадгүй ингээд янз бүрийн одоо устгах ингээ ариутгах юм бодисч гэдэг иймэрхүү зүйлсийг бас хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй. Цахилгааны утсаа салгах хэрэгтэй. За нөгөө талаасаас үзүүртэй тий хүүхэд гар хуруугаараа бариад оролдоод нүд гам руугаа хатгachаар ийм зүйлийг бас өөрсдөөс нь хол байлгах хэрэгтэй. Жижиг нөгөө чимхлүүрэн тэр тусмаа нөгөө мөлхөөд явж байгаа хүүхдүүд маань жижиг ингээл бүр хамгийн л хүн бараг олж харахааргүй юм олж хараад ам руугаа хийдэг ч юм уу тий иймэрхүү шүр зүйлч гэдэг иймэрхүү зүйлсийг хүүхдүүдээс бид нар холтуулах хэрэгтэй. Тэг хүмүүс ер нь бол хэлхээс нааш гэдэг штэ тий. Тэгэхээр байнга л ер нь өдөр болгон гэр бүлийн орчиндөө аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд ер нь хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Нэг удаагийн л юм хайхрамжгүй байдал, нэг удаагийн л одоо булчимгүй нэг юм гин алдсан байдлаас болоод эргээд хүүхдүүдэд эрсдэл учирдаг. Тэгэхээр яг иймэрхүү зүйлсийг бид нар аягүй сайн анзаарч хардаг байх хэрэгтэй. Тэр талаас нь хүүхдүүдтэй захих нь айгүй чухал байгаа. Танай байгууллагын зүгээс одоо энэ хүүхдэд эрсдэлтэй орчин дээр ч гэдэг юм уу эсвэл одоо яг энэ гэмтэж бэртээд байгаа хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа мэдээлэл янз бүрийн юм ер нь байна уу? Танай дээр төдийгүй ер нь нөгөө хүүхдийн байгууллагын зүгээс янз бүрийн судалгаанууд хийсэн мэт ч тийм гэмтэж бэрч байгаа хүүхдүүдийн тэдэн хувь нь одоо тийм шалтгаанаар гэсэн нэг иймэрхүү судалгаанууд байгаад байдаг. За манай байгууллагын зүгээс сая 2020 онд эрсдлийн үнэлгээ ерөнхийдөө зорилттой бүлгийн айл хүрхүүдтэй ерөнхийдөө хийсэн. За энэ судалгаа маань өөрөө юу вэ гэхээр яг нэг ахуйн орчинд хүүхдүүдэд одоо аюултай зүйл юу байна гэдэг тал дээр ерөнхийдөө судалгаа хийсэн. Тэгээд энэ судалгаанаас харах юм бол ер нь ахуйн орчны эрсдэл бас нэлээд өндөр байна. Одоо нөгөө цахилгааны утас ил гарсан ч гэдэг юм уу эсвэл нөгөө айлууд маань халуун тоогоо их хэрглэж байна ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө нэг өвлийн цагт чинь нөгөө гэрээ дулаацуулах гад нөгөө нэг түлш маань өөрөө удаан хугацаанд ингэхгүйгээс болоод цахилгаан одоо халаагуур хэргэлдэг ч гэдэг юм. Энэ бүхэн маань эргээд яг аюул эрсдлийг ерөнхийдөө дагуулад тэгээд ерөнхийдөө хүүхэд сая ковидтэй холбоотойгоор ер нь бол хөл хорионд байх хугацаанд ахуйн хосолд орж байгаа хүүхдүүдийн тоо нэлээдгүй өндөр байсан. Тэгэхээр энэ маань өөрөө бас л бид нар ер нь анхаарах хэрэгтэй гэдгийг бас хэлж байгаа. Тэгэл халуун усанд түлэгдсэн ч гэдэг юм уу те нэг ахуй орчинд түлэгдэл тэгээд түлэгдлээ гэхэд нөгөө эцэг эхчүүд томчууд бидний зүгээс нөгөө анхны тусламжийг бас зөв авах тийм арга техникт бас бид нар суралцах хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү мэдээллийг эцэг эхчүүд маань хэдий та завгүй байсан ч гэсэн те яг ийм эрсдэл магадгүй гэдэг үднээс хандаад тиймэрхүү мэдээллийг уншаад хүүхдийн гар хугарлаа гэхэд ямар арга хэмжээ авах уу? Яг нэг тийм анхны тусламжийг зөв сайн хүргэх юм бол эргээд тэр хүүхдийн насан туршийн амьдралд нь та бас ингээд чухал нөлөөг үзүүлж байна. Гэтэл нөгөө анхны тусламжийг буруу хүргэснээс болоод эмнэлэгт очих хугацаанд ингээд эргээд бүр ингээд сөргөөр нөлөөсөн юм тохиолдлууд батийн хүндэрч байгаа тохиолдлууд байгаа болохоор энэ тал дээр бас томчууд маань бас анхаараасай. Ахуйн ослын гэмтлээс өршлөн сэргийлэх хүүхдийн төр сэтгэл зүйн талбарт бүрдүүлэх тал дээр танай байгууллагын зүгээс эцэг эхчүүдэд, томчуудад зөвлөгөө мэдээллийг өргөдөг байх тийм ээ. Пэйж хуудасаараа дамжуулаад өөр одоо ямар сувгаар танай мэдээллийг зөвлөгөөнүүдийг хүлээн авах боломжтой вэ? Ер нь бол манай зөвлөгөө мэдээлэл маань Good Neighbors Mongolia гэсэн Facebook пэйж хуудасаар ерөнхийдөө манай шаардлагатай гэсэн мэдээллүүд маань тухайн цаг үедээ ингээд
иргэдтэй ингээ хүрдэг байгаа. За нөгөө талаас болохоор манай байгууллага маань 2018 оноос эхлээд сайхан сэтгэл төв буюу яг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг хүүхэд гэр бүлд үнэтгэл бүргүүгээр бас өгч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ байдлаар бид нар л ингээ холбогдоод ерөнхийдөө зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байгаа. Тэр хүүхдийн одоо сэтгэл зүйн орчин дээр бас нэг анхаармаар зүйл нь юу вэ гэхээр зөвхөн хүүхдийн тэр таатай орчныг эцэг эх л бүрдүүлэх ёстой. Эцэг эх тэр хүмүүжил аюулгүй байдалд анхаарах ёстой юм шиг яриад идэг боловч өвөө эмээ нар за бусад томчууд те багш сургууль хүмүүжүүлэгч нар тэр хүүхдийн өөртөө ихтэй байдлыг үгүй хийх ч гэдэг юм уу. Ялхарлан гадуурхах ч гэдэг юм уу те. Бага наснд нь бас мартахааргүй тийм сэтгэлийн шарахыг үлдээдэг тохиолдлууд олон байдаг. Тэгээд ялангуяа хүүхдийн одоо тэр багтаа олж авсан сэтгэлийн шарах гомдол гэдэг ерөөсөө насан туршид нь тэр хүүхдийг дагж дарамтлж идэг гэж миний хувьд л боддог. Одоо нэг багшийн хэлсэн таагүй үг одоо ницаасан үгүйсгсэн байдал насан туршдаа айцс болоод үлдчихдэг. Би нэр үнэхээр чадахгүй, би үнэхээр муу хүүхэд, би хариуцлагагүй хүүхэд ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү хандлагыг тухайн хүүхдэд бас ингээд насан туршдаа дагаад явт юм шиг анзаарагдаад байдаг л да. Тэгэхээр бүх хүмүүс яг тэр сэтгэл зүйн орчныг нь одоо аюулгүй байлгах, тухтай байлгах, таатай байлгах, дэмжих, өөртөө их итгэлийг бий болгох гэдэг дээр их анхаарч явах хэрэгтэй юм шиг. Алхам тутамдаа тийм ээ зөвхөн гэр бүлийн орчинд хэлгүүгээр гэж санагддаг. Ялангуяа одоо энэ цахимаар хичээлж байгаа энэ цаг үед багш нар бас нэлээд нухацтай, бодолтой харилцаан дээр шаардлага байна уу гэж боддог. За ер нь бол таны хэлдгээр зөв байгаа тий. Зөвхөн эцэг эх л хүүхдийн орчныг бүрдүүлдэг биш. Хүүхэд хинтээ их цагийг өнгөрөөж ийн, ямар хүмүүстэй цагийг өнгөрөөж ийн, энэ нь яг тухайн хүүхдийн орчныг бүрдүүлж байгаа гол хүмүүс байгаа. Тэр хүн өөрөө хүн хоорондын харилцаанаас л өөрөө бие хүнийг олж авч идэг. Тэгэхээр ер нь бол багш сургууль хүмүүжүүлэгч, эмээ өвөө, ах эгч гэд эргэн тойрондоо яг хүүхдийн эргэн тойронд байгаа бүх хүн тэр хүүхдэд нөлөөлж байгаа харах одоо бүлгэр дуурайл нь болж байгаа тэр хүмүүс эдэг. Тэгэхээр хүн болгон яг нөгөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлд анхаарах нь ер нь бол чухал байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор хүн ингээд нөгөө нэг хүний бодол мэдрэмж эерэг байх юм бол хүнээс гарч байгаа үг үйлдэл хүртэл эерэг байдаг. Тэгэхээр одоо хүүхэдтэй харьцаж байгаа тэр томчууд өөрсдөө мэдрэмжээ яг эерэг болгох нь айгүй чухал байгаа. Бодлоо эерэг болгох нь чухал байгаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн цаг маань өндөрлөлөө. Тэгэхээр яг энэ цаг үед хүүхдүүд гэртээ байгаа. За аав ээжүүд маань хүүхдтэй анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед хүүхдийнхээ орчныг хэрхэн яаж бүрдүүлэх вэ? Сэтгэл зүйг нь хэрхэн яаж удирдан чиглүүлэх вэ? Энэ талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн танд баярлалаа. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан сонсогчдод баярлалаа. Сонсогч та бүхэн эх 7 хоногийн цагта хүүхдийн эрх хамгаалал ярилцлагын цагийнхаа шинэ